За сайн байцгаана уу. Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ташуур болооч нь байна уу. За өнөөдөр хэдүүлээ нэг их чухал гэхдээ энэ айл бүрийн хаалганы цаана нэг нууцхан яригддаг нэг сэдвийг одоо хөндөх гэж байна. За энэ юу вэ гэхээр хүүхдийн одоо хим эрчим сэтгэл зүйн өөрчлөлт одоо буюу бидний одоо онгодуудын хэлдгээр хар сүнсэнд дайруулах үзэгдэл гэж. За таны хүүхэд гинт тийм үү танихгүй хүүхэд шиг аашлаад нүднийх нь харц нэг л хүүтэй оргиод гэрлээс зүхтааж одоо аль болох юм харанхуй булан руу л очиж шигдчих гээд байх. Чихтэй энэ нэг онцгой хэмтэй газрууд руу л булан шигдчих гээд эсвэл тийм үү тоглоомоо одоо барби байдаг ч юм уу хотглаад сийчээд хэрцгийгээр эвдсэн байдэн штэ. Эвдээд байдэн штэ хүүхдүүд. Эсвэл усанд орохдоо тийм үү хөтлөө айж эхлэх юм бол та яг яах вэ? Мэдгүй нэг. За аль болох хиймэл аюуха нас асуугаад гарч ирэхээргүй гэхээц одоо онгодоодоос авсан мэдээлэл ер нь яриад байна. За бид нар ямар ч ийсэн тийм хүүхдийг тэгээд эхлэх юм бол за сахилгагууд ч байна л гэж боддог ч одоо цаана тийм маш нарийн одоо энергийн физиологийн одоо ажилт явагдаж байдгийг одоо тэр болгон мэдтгүү. За өнөөдөр тийм үү би одоо танд энэ бүхнийг хэрхэн одоо застай юм бэ? Хүүхдийнхээ амийн энергийг буцаад сэргийх талаар одоо уламжлалт одоо энэ домуудыг одоо маш тодорхойгоор одоо тайлбарлаж өгөх болно. За анхаарлаа хандуулаарай. За сэв хаанаас ирд юм бэ? Тийм. Хүүхдийн энерги тийм үү? Аура гэж ярьдаг бид нар. Одоо маш цэвэрхэн бас нээлттэй байж идэг. Одоо яг шинхэн тийм одоо хөөн шиг гэх юм уу? Ойр орчныхаа одоо бүх тоос, бүх энергийг одоо сорж авч идэг. Одоо тийм ауратай байдаг бахан хүүхдийн аура. Гэтэл тийм үү? Гэртээ согтуу хүн дагуулж ирэх. Одоо гэр бүл доторх хэрүүл маргаан эсвэл одоо бохир заваа одоо юм сөрөг энергитэй одоо газраар хүүхдэд дагуулж явахад тэрхүү одоо муу сэв буюу одоо хар энерги гэж яриа тий. Хар энерги хүүхдэд шууд наалтж идэг. Тий. Шинжлэх ухаанд бол энийг маш энгийнээр тайлбарлалтай шүү дээ. Хүүхдийн тарих бол ингээд насан туршидчдын докторгүй төрөмгийн байдлыг одоо аюул гэж хүлээж авдаг. Тийм одоо сигнал ирж одоо энэ кортизол, стрессийн гормон огцон ялгардаг. Тэ мэдрэлийн системийн цочролд ордог. Ингээд хүүхдүүд юм айдас давтдаг. Тэгээд юм травматай болдог. Тэгээд энэ айдсыг одоо хариу үйлдэл нь харанхуй өрөөрөө тэмүүлдэг ч юм. Уур уцаартай болж эхэлдэг ч юм. Тэгвэл за шинжлэх ухаандлаас нь бас ингэж харж болох юм байна тий. Тэгвэл тэр сөрөг энергийг, муу сэвийг, хар сүнсийг яаж одоо биеэс нь салгаж авах юм бэ? За энэ ёс одоо хүртэл алдагдаагүй яваа гэдгийг би бол баттай мэдэж байна. За биднэрт бол өвөг дээдсээс тийм хүүхдэд одоо хүүхдийн биед орсон энэ хийсэнс энэ муу энергийг хөөхийн тулд ширгэлэх хэмэх одоо гайхалтай зан үйлүүд хийдэг байсан. Энийг бүгд л хийдэг байсан. Хүүхд байлаа ер нь жоохоо эвгүүрхээ ялах юм бол за ширгэлэх юм байна гэт тэ. За ширгэлэн гэхээр яг юу болоод байгаа юм бэ? Тэгэхээр тэр цаана байгаа сөрөг энергийг хүний биеэс өөр зүйлд шилжүүлэн гаргах пицгийн болон за зөвхөн пицгийн биш шүү. Бас сэтгэл зүйн маш нарийн процесс явагдаад байгаа хэрэг. Тэдэл энийг нэг өвөмэнрийн хийдэг байсан өнгөрсөн баланцгийн шал хэрэггүй зүйл гэж бодох юм бол эндүрл болно. Тэр бол үнэхээр одоо төгс арга, тэг шалгарсан арга гэдэг юм.
За ширэглэх гэдэг зүйлийг бол тэгээд маш олон төрлийн ширэглэх аргууд байдаг. Тэгээд та бүгд мэдэх байлгүй дээ. Одоо тоглоомд жишээ нь одоо тэр сөрөг хэмиг шингээгээд тий. Одоо шилжүүлэл гэрээсээ гаргаад зайлуулчих штеп ямар дүрс байна. Тэрийн зайл гэж одоо тарин маань одоо юугаа уншаал, дуудлага уншаал. За өөр гэх юм бол үүдний босог байгаа штеп. Үүдний босгоноос чимх шороо авч жагаад аяхтаа болсон. Тэгээд одоо хүүхдээ энэ наран сүлжээ хүрд гэж одоо энэ хэвлийн орчимд байрладаг юм хүрд байдаг те. Хүүс орчимд одоо орчимд нь гидсэн дээр надад барьж байгаа нар одоо буруу 3 удаа эргүүлээд тэгээ халуун одоо тугуулга усанд тусааж гэж домондог. Тий. Одоо хар сүнсийг тугуулганд шингээж авч ийн гэсэн үг л дээ. За орчин цагаар бол энийг нэг юу гэдэг лээ. За патын аргач илүүтэй юу илээ. Тий. Ямар ч юм үйлдэлийг таслах одоо маш хүчтэй арга гэж одоо үздэг юм байлээ. Халуун одоо туглаг хүүтэн усанд орохдоо тийм гинт пис гэдэг одоо эсгэрэг чимээ гардаг. Тэр уур манн нь хүүхдийн тархинд энэ одоо гүнзгий суус айц тийм гацалтыг нь цочроож сарниулдаг гэж. Наран сүлжээ буюу ходоод орчин бол хүний сэтгэл хөдлөлийн хамгийн том одоо хүрд штэ тий. Тэнд хийгдсэн энэ үйлдэл хүүхдийн сэтгэл зүйд за одоо бүх муу зүйл гарчихлаа. Би аюулгүй боллоо гэсэн одоо маш хүчтэй тохиог өгч идэг гэж. Тэгээд мэдрэлийн системийг шууд тайвшруулдаг. За ийм арга байна. Энэ ширгэлэх гэдэг бол үнэхээр супер арга шүү. Тэгээ юм бүхэн учиртай гэж одоо. Хүн ингээд зөксөөлөд хахад хүртэл зөксөөлөнгүүд манайхаа ингээд наатаа нэг цочооч гэдэг шүү. Цочооход яах вэ? Тэр хүн цочоод энерги одоо ингэж дахиж хүчтэй урсгахтаа энэ наран сүлжээ хурд зөв байрлал руу орчиж байгаа юм. Жохоо ингээд хазаачж байгаа хэрэг. Цочонгоо зүгээр болчиход идэг. Хүний ингээд нүдэнд шууд харагддаг тийм. Хүрд гэдэг зүйл байдаг. Энийг тав үзээ мэдэх үзээ. Тэгээ одоо хүрдний тухай ойлголтгүй хүмүүс айгүй цөөхөн байлгүй дээ гэж би бодож байна. За дараагийн арга гэхүү тий. За галын энерги ашиглах гэхүү. За шар тос ба галын энерги гэж да. Тий. За энэ муу сүнс тийм үү? Одоо хар сүнс айдас нь хүний биеийг зарцаачдаг. Булчин гэж хангалж тийм үү? Цусан хангамжийг бууруулдаг. Энэ одоо хүрдэнд гажи үсгэсэн учраас. Тийм учраас ээж нь шар тос халааж агаад ингээд хүүхдийнхээ тийм үү? Хүүс энэ наран сүлжээ. Энэ нуруу сайтар үрж агаад ингээд тослоо. Галын элчинд ингээд ээдэг хүүхдээ. Зарцсан энерги зарцсан хэмийг нь хайлуулж ийн гэсэн үг шүү дээ. За орчин цагт бол тийм үү? Энийг бол хамгийн төгс одоо барай засал гэдэг байна шүү дээ. Хөрөлцөхөн эмчилгээ гэдэг тийм. Эхийн тийм үү? Гарын дулаан, шар тосны халуун илч энэ хүүхдийн арьсанд хүрэхэд тархинд нь тэр окситоцин гэдэг даавар одоо маш ихээр ялгарч эхэлдэг гэж. Тэгэд энэ нь болохоор нөгөө нэг стрессийн дааврууд байгаа шүү дээ. Кортизол гэд тэрийг бол шууд устгадаг гэж. Галын харин дулаан илчин тийм үү? Энэ ямар нейро гэдэг лөө? Vagus нейро гэдэг лөө? Одоо тэнэгч мэдрэл гэж одоо орчуулах юм аа тий. Тэрийг тайвшруулж хүүхдийг одоо ингээд гүн найранд оруулдаг гэж байгаа юм. Гүн амралтын байдалд оруулдаг гэж. За өөр бөөнрийн одоо хамгийн одоо байнгын хэрэгжүүлдэг гэх юм уу, шалгарсан арга гэх юм уу. Давс тийм. Давсан угаалга, тийм усан угаалга, аршааны угаалгууд байгаа гэдэг. Тийм ийм том ширхэгтэй жамц давс байдаг да. Ер нь бол том ширхэгтэй. Шөгдөө болын тэр давс моос байсан ч болно. Тэр давсаар эхлээд яхан халааж эрчимжүүлнэ. Тэгчээд хүүхдийн биеийг яг тухайн бүтэн гэж энэ 7 хүртийн оройн хүрдээс нь өндөс хүрт хүртэл ингэж муу энергийн задлаад усаар угааж орсгодог гэж. За энэ бол үнэхээр тэгээ давс бол тийм үү байгалийн хамгийн хүчтэй ариутгагч. Тий хүний энэ аура
энэ хим хүртүүдийг цахилгаан соронзон орны тэнцвэржүүлдэг. Яа бас тийм зөндөө нэг одоо жамц тавсанд ч одоо юу гэдэг лээ маш олон эрдсүүд те магний энэ одоо магний яонод те арьсаар ингэж дамжиж ороод биед нэвтрээд булчин суулж идэг тархины одоо энэ ачааллыг бууруулж идэг биес одоо детоксин хийн гэдэг шүү дээ хорд үдсүүдээ гадагшлуулдаг. За энэ бол хүүхдийг маш сайн гүн унтахад нойрсоход тусалдаг. За ийм л одоо шилдэг 3 арга хэлж өгье дөө тий. За ер нь эдгээр дом заслуудыг хийсний дараа тэгээ хүүхдийг аль болох цэвэр агаарт маш сайхан агаартай газар авчиад байгальд аль болох авчиад эсвэл уул аваанд гаргах хэрэгтэй. Энэ яагаад гэх юм бол энэ уушгинд хуримтлагдсан энэ айдас төгшүүрийн бохир агаарыг тийм цэвэршүүлэх нь маш чухал байдаг. Тэр сөрөг хэмтэй аюу удаан явцсан биш үү? Тий. Шашин зан үйл болгонд өөр ингэсэн тийм аргатай шүү. Эцсийн зогсоол нь нэг л зүйл байдаг. Олон аргатай ч гэсэн тий. Энэ бол ерөөсөө хүүхдэд аюулгүй байдал, хайр, итгэл найдварыг эргүүлж өгөх. Тэгээ хар сүнсэнд дайруулсан гэдэг зүгээр л одоо таны хүүхэд орчин тойрныхоо сөрөгийн нэрийг тэр стресст маш их өртөж тийм үү. Одоо бяцхан сэтгэл нь одоо түүнийг дийлэхгүй тэмцэж байгааг нь л илэрлэж штэ. Тий. Тэгээд эдгээр аргуудын дараа таны хүүхдийн нойр сэргийж одоо аашин засарч нүднийх нь харц докторчод эхэлнэ. Ганцхан үйлийг хийхдээ ганцхан одоо гэхүү чухал нь гэвэл эцэг их нь өөрсдөө маш тайван бат итгэлтэй байх ёстой санаарай. Тий. Одоо жишээ нөгөө ширгэлэх арга гэж байгаа шүү дээ. Ширгэлэх аргаа одоо мартаж болохгүй шүү хүмүүс минь ээ. Дүүнер минь ээ. За өнөөдрийн дугаарыг ингээд анхааралтай сонссонд баярлалаа. Талархлаа. Танай гэр бүл тамар амгалан гэрэлгээгээ хүсье.